Бид эхний бичлэгээр онцлсон хүн бол Монголын төдийгүй дэлхий дахинаа Тэнгэрийн ташуур хэмээн нэрлэгдэж нэр алдраа түгээсэн Атилла хаан юм. Түүний нэрний утга нь хоёр янзаар дууддаг бөгөөд Европт Гот, Герман утгаар Атилла гэдэг нь Атта эцэг, Ила бага эцэг гэсэн утгатай. Харин Азад хөннүү төрөг утгаар Атилла гэдэг нь Атмор, ил эзэн удирдагч гэсэн утгатай ажээ. Энэхүү хоёр янзын утгатай энэ нэр нь тухайн улс үндэстний хэл, соёлын онцлогоос үүдэн бий болсон юм. Атилла хаан ойролцоогоор 406 он төрсөн бөгөөд тэрээр Хүннүүгийн удам агсаанд хамаарах аймгийн язгууртан гэр бүлд өссөн гэдэг. Түүний бага нас хатуу чанга дэг журамтай дайчин уламжлалт орчинд өнгөрсөн байна. Тэрээр морь унах, нум сум харвах, зэвсэг хэрэглэх зэрэг цэргийн ур чадварыг бага наснаасаа эзэмшиж, омгийн ахлагчдын хүндлэл хүлээсэн хүүхэд байжээ. Түүнд багаас нь удирдан манлайлах, бусдыг хүндэтгэх, зоримог шийдвэр гаргах чанар суусан гэдэг. Хожим тэрээр ах Биледа хэмээх ахтайгаа Ромын эзэнт гүрний ордонд барьцаанд амьдарч байхдаа баруун ертөнцийн соёл, төрийн удирдлагын арга барилтай танилцсан нь түүний ирээдүйн бодлого, стратегид ихээхэн нөлөө үзүүлсэн юм. Манай эртний 434 онд Атилла ах Биледатайгаа хамт Хүннүүгийн гүрнийг удирдаж эзэлсэн. Тэр цагаас Европ даяар түүний нэр цуурайтаж хаан ширээнд гарах зам нь нээгдэв. Удалгүй тэр ах Биледагаа нас барсны дараа ганцаар ноёрхож гүрнээ нэгтэн асар хүчирхэг морин цэргийн армийг байгуулсан. Түүний зорилго бол зөвхөн газар нутаг биш, бүхнийг захирах хүч, нүүдэлчдийн сүр хүчийг дэлхийд мэдрүүлэх явдал байжээ. Манай эртний 447 онд Атилла 100 Ромын эзэнт гүрнийг довтолж, тэднийг их хэмжээний алав татвар төлөхөд хүргэв. Харин манай эртний 451 онд тэр баруун Ромын эсрэг алдарт Каталавн талд тулалдаж, Европын ард түмнийг айдас давтуулсан. Тэр цэргээ морин дээрээс удирдаж, дайсны сэтгэлийг айдас давтуулах ухаантай, шуурхай шийдвэртэй, хатуу жилтай удирдагч байсан. Европчууд түүнээс айж сүрдэн Бурхны дэлхий дээр илгээсэн шийтгэл буюу Тэнгэрийн ташуур хэмээн нэрийг өгөв.